Сайн байцгаана уу? Намайг Мөнх Сэлэнг гэдэг. Би Герман улсын Берлин хотод 1997 оноос хойш 23 жил амьдарч байгаа. 95 онд агаах ухааны их сургуулийг төгссөн. Би өөрөө сэтгэл зүйч, гэр бүл судлаач тийм хүн биш. Тэгвэл орчин цаг одоо цаг үед шинэ цаг үед юу болж байгааг өөрийнхөө хэлний мэдлэг бас янз бүрийн каналуудаар авч яадаг. Тийм болохоор энэ талаараа Монгол хүмүүстээ мэдлэг өгөх гээд ингээд энэ өөрийнхөө каналыг нээж байгаа юм. Бидэнд өөрсдийн маань хүч чадалтай хүрэхэд хамгийн чухал хэрэгтэй зүйл бол одоо мэдлэг, хайр хоёр. Тэгэхээр бид нар зүрхнээсээ тэ хайр гэд хичнээн гаргаж байгаа боловч мэдлэг байхгүй бол тэр нь хол явахгүй шүү дээ. Аливаа юм жишээ нь одоо хүн ямар нэгэн мэргэжил эзэмшихийн тулд эхлээд 10 жил төгсөн, дараа нь дээд сургууль төгсөн, дараа нь дадлага хийж байгаа. Тэгээд эцэст нь мэргэжлээ бүрэн эзэмших шүү дээ. Тийм болохоор мэдлэг хамгийн түрүүнд чухал юм аа. Тэгээд миний харж байгаагаар бол Монгол хүмүүс маань одоо цагт мэдлэг байгаа наа. Тийм болохоор уучлаарай, энэ нь хүмүүсийг доош нээж байгаа ч юм уу тийм биш. Тэр нь үнэн байдал нь тийм байгаа болохоор мэдлэгийг ямар ч байсан өөрийнхөө мэдсэн зүйлээ хүргэхээр энэ каналаа нээж байгаа. Тэгээд мэдээж яриг та бүхэн тус бүрийн оюун ухаантай, тус бүрийн зүрх сэтгэлтэй болохоор хүлээж авахгүй нь бол та нарын өөрсдийнхээ асуудал юм аа. Тэгэхээр яг одоо энэ дэлхий дээр юу болж байгаа гэвэл эрен солигдож байна. Эрен солигдож байгаа гэдгийг Монгол хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Цоо шинээрээ эхэлж байгаа. Гэхдээ тэрний талаас одоо орон тэгэл бүхэл зүйлээр энергийн зүйлээр одоо хүмүүс судлаад хэлж байгаа боловч яг эцэст нь тийм тодорхой мэдлэгийг хүргэж чадахгүй наа гэж би бодож байгаа. Тийм болохоор яг тодорхой тойрсон тийм юмгүйгээр тэр мэдлэгийг өгөхийн тулд би энэ каналаа нээж байна. Тэгээд яг одоо цагт коронавирусын ачаар хүн төрөлхтөн өөрсдийнхөө нөгөө шүтэж явж исэн одоо биднийг удирдах явж исэн хүмүүс буруу тэд нар ямар ч хүч яг цагаа тулаад маш их тийм хүнд хэцүү байдал өвчин зовлон ирэх юм бол тэдний хүч хаанч хүрэхгүй байна гэдгийг мэдж байгаа. Ягаад гэвэл дэлхийд хамгийн хүчтэй гүрэн Америк улсын жишээгээр харж байгаа шүү дээ. Энэ дэлхийд ихнээр харж байна. Бид нар хамгийн хүчтэй, бид нар хамгийн эдийн засгийн хувьд дээд зэргээр одоо хөгжсөн улс орны дэлхийн ер нь баг дагуулдаг орн гэж явж исэн боловч одоо яг цагийн тулсан чинь бүх одоо нууц бузар булхаанууд нь бүгдээрээ ил гарч байна. Тэгэхээр Монгол хүмүүс бид нар өөрсдийнхөө сэтгэл зүрхэндээ төвлөрөөд бас дээр одоо төрд байгаа хүмүүстэй одоо сонгол болох гэж байна. Тэгээд төрд байгаа хүмүүстэй бүрэн итгэлээ өгч болохгүй маа гэдгийг бүрэн өөрийнхөө одоо бүх хариуцлагыг өөрөөлж болохгүй маа гэдгийг тэд нар маань харуулж штэ. Бүгдээрээ паникийн байдалтай байна. Янз бүрийн орон тийм бодит амьдралд нийцэхгүй мэдээллүүдийг өгч юм. Тэрний үсэн үгүй гэвэл одоо гадаадд байгаа иргэдэд $500 өгнөж гэх шигтэй тэр бол ямар ч Монголын бодит амьдралд нийцэхгүй шүү дээ. Тэгэхээр бидний хамгийн чухал энэ цаг үед олж авах зүйл юу вэ гэвэл бид мэдлэгийг олж авах хэрэгтэй. Тэр мэдлэг нь юу вэ гэвэл та өөрөө бүтээгч, та өөрөө гайхамшиг, та өөрөө бурхны хүүхэд. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид өөрсдийнхөө мэдлийг 40, 100 мянган жилээр бусдад өгөөд өөрсдийнхөө хүч чадлыг мэдхгүйгээр дандаа бусдын захиргаанд
амьдарч ирсэн байна гэдгийг хүн болгон тунгаан бодоод эргүүлээд бодох юм бол энэнтэй бол зөрчилдөхгүй байх гэж бодож байна. Та бүгдийн санал. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө хүч чадал, бид нар бол гайхамшиг. Хүн гэдэг чинь өөрөө хайраар би биентэйгээ холбогдоод тэгээд байгальтайгаа холбоотой тэгж амьдарч явах зорилттой амьтад гэдэг чи одоохондоо бүрэн хүн болсон юм бараг дэлхийд байхгүй шүү дээ. Тэгэхээр уучлаарай амьтад гэдэг нэрлэлчээ. Тэгэхээр тэр амьтан руу явах уу, амьтан болох уу эсвэл хүн болох уу гэдэг тийм хоёр зам гарч ирж байгаа байхгүй юу. Амьтан болоод бид нар одоо маш их зэрлэг амьтан болно. Яагаад гэвэл маш их шинжлэх ухаанчсан, мэдлэг нь маш өндөр болсон. Тэр шинжлэх ухааныхаа мэдлэгийг тэр амьтанлаг чанартаа зориулаад ашиглах юм бол маш тийм зэрлэг айхтар дарагдшгүй тийм хүчтэй амьтан болно. Хэрвээ бид нар хайрын дээр төвлөрөөд тэгээд жинхэнэ хүн болох юм бол тэр амьтныг бол дагуулахгүйгээр мэдээж хүн гэдэг чинь амьтнаас шал өөр шүү дээ. Тэгэхээр тийм хоёр зам байгаа байхгүй юу? Зам гарч ирж байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээр хүмүүсийн маань мэдэх зүйл одоо бүх мэдээллүүдээ бүгдээрээ онгорхоо нийтдээ болсон байна шүү дээ. Оюун ухаанаараа сэтгэл зүрхээрээ тунгаан бодоод мэдээллүүдийг цуглуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг миний өгж байгаа мэдээллийг шууд уншаарай, шууд хүлээж аваарай гэж би хэлэхгүй. Ягаад гэвэл тэр бүхэн мэдээллүүдтэй өөрсдийнхөө одоо гадаад хэллэг ашиглаад, судлаад тэгээд дараа нь мэдээж өөрсдийнхөө дүгнэлтийг хийн штэ. Түүнээс намайг сохроор дагаарай гэсэн тийм уриалга бол биш. Хүн өөрөө хайр хамгийн гол нь энэ олон 100,000 жилийн туршид хүмүүсийг хайранд нь хүргэхгүй хайраа мэдчих юм бол хайр гэдгийг мэдчих юм бол тэгээд хүмүүс өөрсдийнхөө хүч чадалд хүрнэ. Тэрнийг мэдүүлэхгүй тул бид нарыг хүн төрлөخت тэр чигээр нь сүүлийн мэдж байгаагаар бол 2000 жил Есүс энэ шашин ямар зүрийн бэлгээгүй Есүсийг одоо Бурхны хүү гэж ирэхэд хүлээж авахгүйгээр явуулснаас хойш 2000 жил хүн төрлөختнийг мөнхрүүлж хайранд нь хүрэхгүй авч явсан байна. Бүх нийгэм одоо 100-ны турш янз бүрийн одоо шинжлэх ухаан бүх зүйл. Тэгэхээр 2000 жил бид нар зүрхнээсээ холдсон байна гэсэн үг. Гэтэл Монгол хүмүүсийн хувьд бол дэлхийгээрээ яриад байна шүү дээ. Тэгэхээр Монгол хүмүүсийн хувьд бол энэ нь маш богино хугацаанд бид нар зүрхнээсээ салцсан байгаа, хайраасаа салцсан байна гэсэн үг. Тэрний үс үг гэвэл одоо нийгэм шиг бид нарт хамгийн сүүлд орж ирсэн шүү дээ. 21 оны үед л анх орж ирсэн. Тэгэхээр бид нарт буцаагаад зүрхтэйгээ холбогдоход маш ойрхон, маш боломж байна гэсэн үг. Одоо энэ цаг хугацааг ашиглаад хайраа нээхийн төлөө тэгээд дараагийнхаа мэдээллүүдээ би тодорхой сэдвээр мэдээллүүдийг өгч одоо сургалт маягийн юм явуулж хүмүүст одоо хүргэнэ гэж бодож байгаа. Өнөөдрийн энэ видеогоор бүдүүрчилсэн одоо ерөнхий тэр мэдлэг ерөнхий юу болоод байгаа юм бэ? Тэр талаар өгөх гэж хийж байгаа. Тийм нарийн сургалт янз бүрийн одоо явуулахгүй. Ягаад гэвэл эхлээд бид нар цаг үеэ мэдрэх хэрэгтэй. Ямар цаг үед амьдарч байна? Яг юу болоод байна? Дэлхийд даяараа. Яг Монгол улсад юу болоод байна? Тэр бүгдийг тайван сурж агаад те бүгдээрээ ингээд харах хэрэгтэй. Тэр дунд ороод тэр хүмүүсийг шөмжлөөл, ингээд сандраал, айгаал тийм юм байхгүйгээр тэгэх хэрэгтэй. Хүмүүст одоо дэлхийд даяараа маш тийм
сөрөг хүч үйлчилж штэ хүмүүсийг паниканд оруулсан, айсан хүмүүс хэрвээ айгаад паниканд ороод ууртай, уцаартай, нервдсэн тийм байх юм бол хайрандаа хүрч чаддаггүй. Тийм болохоор бүгдээрээ эхлээд тайвшраарай. Тийм хэцүү амар юм болоог байгаа. Ягаад гэвэл цаг үе солигдож байгаа. Одоо сайн муу хоёр маань хуучин бол дандаа юм зэрэгцэж явжсэн ш. Одоо бол сайн нь дангаараа гарч ирэх гэж байгаа учраас сайн муу хоёрын хооронд маань тэмцэл явагдаж байгаа маа. Тэгэхээр танд өөрсөнд чинь сонголт нь байна шүү. Сайны талд явах уу? Муугийн талд явах уу гэдэг. Тэгэхээр сайны талд явахын тулд бид нэр өөрсдөө анхаарах хэрэгтэй. Бидний зүрх сэтгэлийн байдал ямар байна? Бидний одоо санаа бодол ямар байна те? Тэгээд мэдээж хэрэг олон зуун жилээр тэр муу бодлууд, муу зүйлүүд бид нар өргөтүүлж тэд нар биднэрт нөлөөлж одоо удирдах ирсэн болохоор тэрнийг амархан гаргана гэж хэцүү. Тэгтээ тэр боломжтой. Яагаад гэвэл бидэнд сонголтод байдаг. Та бол хохирогч биш, та бүтээгч. Та өөрөө хүсэх юм бол бидний амнаас гарч байгаа үг, бидний бодож байгаа бодол, бидний хандлага бүгдээрээ бид нарыг одоо амьдралын маань чиглүүлж яадаг. Бид нар өөрсдөө мэдхгүйгээр тийм хандлага гаргачаад тэр амьдралыг дуудчаад тэгээд дараа нь ингээд амьдралд гомдлоо суугаад байдаг. Тэгтэл тэр цаг өнгөрсөн одоо бүгдээрээ мэдлэг болж аваад мэдлэгэн дээр тулгуурлаад өөрсдийнхөө хүсснээр амьдралаа авч явах, амьдралд хандах тийм цаг үе ирсэн байна гэдгийг мэдээлэх гэсэн юм аа. Тэгээд маш гоё цаг ирж байгаа. Энэ бол мэдээж хэрэг энэ тийм гаднаас нь харахад тийм гоё биш байгаа боловч одоо энэ ус цэвэрлэгээ хийх гэдтэй далайн ус цэвэрлэгээ хийх гэдэг ингээд шуурч штэ. Ингээд бүр далайн ингээд гүнд байгаа ингээд юунуудаа те хогнуудаа ингээд дээр нь гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар дээр нь гараад ирсэн хогийг цэвэрлэхэд амархан штэ. Тэгэхээр бидний сэтгэлд ч гэсэн хүн болгон дотор ч гэсэн тийм юм үйл ажиллагаа явагдаад байгаа байхгүй юу. Гээл нөгөө нэг бүх амьдралын энэ юунууд нийгмээс төрөөс өгч байгаа тэр бодлогууд хэлж ярьж байгаа тэр хүмүүсийн үг тэр бүгд бидний амьдралд нөлөөлөөд биднэрт уур байдаг, хилэн байдаг бол ингээд үзий ядалт байдаг бол ингээд бүгдээрээ дэше гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин тэрний чин ингээд хогоо цэвэрлэхэд амархан байхгүй юу. Тэгэхээр тэр сайхан цаг ирж байгаа. Тэгээд бүгдэнд нь аз жаргалтай хайрын дээр төвлөрөөд аль болох тайван байхыг юурой цаашдаа тодорхой сэдвүүдээр бичлэг хийгээд YouTube-д оруулж авах болно. Өнөөдөртөө тэгээд энэ видео төгсгий. Баяртай. Бүгдээрээ сайхан уужраарай, тайвшраарай. Тийм амар хүндэгцэн юм болчоог байна. Монгол орон ялангуяа тэгэхээр тайван байхад те хүнднээс зөв бодол, зөв санаанууд, сайхан юмуд гарч байдаг. Сандарч мэгцэн хүн бол тэгээд айж сандарсан хүмүүс бол мэдж байгаа юмаач мэдхгүй хэлэх гэж байгаа үгээч сайхан хэлж чадахгүй буруу зүрх яриад ундаг, буруу зүрх яадаг. Тийм болохоор хамгийн эхлээд бүгдээрээ тайвширцгаагаарай. Тийм хэцүү юм болоог байна. За бүгдэнд нь хайртай шүү. Баяртай.